Та бүхний харж байгаа энэ аврах том хэрэм бол бүгд найрамдах Хятад ард улсын Шанси мужийн Татаа хотод байрлах 1500 гаруй жилийн түүхтэй эртний хотын хэрэм юм аа. За энэ аврах хэрэм нь Хятадын цэргийн эртний хамгаалтын архитектурын гайхалтай жишээ гэж үздэг. За өдгөө бол аялал жуулчлалын томоохон төв болсон байгаа. Манай эртний 421 онд энэ газарт Умард Буй улсын нийслэл байх үед нь энэ хэрэмний анхны үндэс суурь нь тавигдаад улмаар 1372 онд Мин улсын алдартай данжин Сюдагийн цэргийн стратегийн чухал бэхлэлт болгон дахин барьж өргөтгсөн түүхтэй юм билээ. За хэрэмний нийт урт нь 7.2 км, өндөр нь 14 м. За хэрмэн дээд хэсгээр 12 м, за суурийнхаа хэсгээр 18 м өргөн. За дөрвөн зүгтээ харсан юм том хаалгатай хэрэм. За хэрмний дагуу нийт 54 харуулын замхаг байдаг. За дөрвөн буланд нь бол нэлээд өргөн хэмжээний тийм дансаг гизтэй харуулын замхагуд байдаг. За мөн хэрмний гадуур дайсны дайралтаас хамгаалах зорилттой 5 м гүн 10 м өргөн юм усны сууг бол хүрээлж идэг. За энэ хэрэм хэдэн зуун жилийн явцад илэгдэж ихээхэн сүйдсэн байсныг Татуу хотын захиргаанаас 2008 оноос эхлэн түүхэн дурсгалт газрыг сэргээн засварлах юм маш том төслийг хэрэгжүүлсэн байна. Тэгээ энэ төслийн хүрээнд хуучин шавар хэрмийг тоосгоор өнгөлөөд эртний хэм маягийг бүрэн сэргээж 2016 онд бол дуусгасан гэсэн. Одоо бол энэ хэрэм гадаад дотоодын аялал жуулчлалын маш том төв болсон. Жуулчдын хэрэм дээр гарах боломжтой, хэрмийг тойрчлах болно. Мөн дугуй түрээслээд унаад ингээ хэрмийг тойрч болдог байгаа. За оройн цагаар хэрэмний гадуур юм дээр нь дотор нь гэрлэн чимэглэлүүд тасдаг. Энэ гэрлэн чимэглэлүүд тасгаар хэрэм бол маш үзэсгэлэнтэй гоё харагддаг юм билээ.